За та бүхэндээ энэ үчимийн төргий. Ер нь бол манай Монгол улс маань энэ чөлөөт зах зээлийн эдийн засагт ороод бас 30 нас нийлээд авчлаа. Харамсалтай нь өнөөдөр угжнаасаа гараагүй байгааг сая энэ үндэсний аудитын газрын тайлангаас бас харж болохоор байна. Тэгэхээр сая аудитын газрын тайланд дурдж байна. 2024 онд засгийн газрын өр ойролцоогоор 3 их 80 дээр нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ нь бол 2023 онд 30.8 их 80 байсан бол за 2024 оны жилийн эцсийн байдлаар 33.4 их 80 төгрөг болсон байна. Энэ нь бол нэг ойролцоогоор нэг жилдээ нэг 10%-аар нэмэгдсэн байна гэсэн ийм мөнгөн дүн харагдаж байна. За ер нь бол энэ манай улсын эдийн засаг бол сэхээний тасагт хөвтөж байгаа. За энд ингэхдээ бол гадаадын өр зээл гэсэн ийм л одоо англилд байна гэж ингэж одоо эдийн засгчид дүгнээд байна. Тэгээ энэ дээр засгийн газрын өр дээр би бас ганц хоёр тодруулах асуулт байна. За энэ засгийн газрын өрийн орон нутгийн өр гэдэг хэсэг дээр 2.5 их 80 төгрөгийн одоо өр зээл байна. За энэ өрийг бол Улаанбаатар хотын одоо бүтээн байгуулалтанд зарцуулахаар одоо төсөв тусгацсан байгаа. За би бол Улаанбаатар хотын төсөвийг бол баталсаж исэн хүний хувьд бол Монгол улсын хүн амын 50% нь амьдарч байгаа. Улаанбаатар хотод бол бүтээн байгуулалт явагдах ёстой. Хот бол өнгө зүсээ сайжруулах ёстой, дид бүтцээ сайжруулах ёстой, бүтээн байгуулалтын ажлуудыг бол хийх ёстой гэдэг дээр бол дэмжиж ирсэн, цааш дэмжих болно. За энэн дээр бол энэ 2.5 их 80 дээр бол зам засвар дээр бол 200 тэрбум, за сэлб дид төв дээр 1.7 их 80, за бөөрөлжүүдийн одоо бөөрөлжүүд дээр 300 тэрбум, батарей хураагуур 298 тэрбум гэсэн ийм мөнгөндөө харагдаад байна. Энэн дээр хотын захиргаанаас хүн ирсэн бол нэгдүгээр асуулт энэ сэлб дид төвийн бүтээн байгуулалтын асуудал дээр за энэ хаваржангаал ерөнхийдөө энэ засгийн газрын ордны гадаа иргэд жагслаа. За аж ахуйн нэгжүүдэд бол энэ Монгол улсуудын татвар төлөгчдийн мөнгийг Монгол улсад нь үлдээ. Энэ бүтээн байгуулалтын ажилд дотоодын компаниудыг оруулаа гэсэн юм шаардлагыг тавьсан. Энэ шаардлагыг бол хотын захиргаа хүлээж авсан болов гэсэн нэгдүгээр асуулт байна. За хоёрт нь эрчим хүчний сайдаас асууя. Батарей хураагуур дээр 298 тэрбум төгрөг төсвөлсөн байна. Энийг хаана ямар юмд зарцуулж хэдэн мегаваттын одоо энэ батарей хураагууртаа бүтээн байгуулалт хаана хийчихсэн бэ? Энэ дээр та хариулт өгөхгүй юу? За хотоос хэн хариулах вэ? Лавдорж Эрдэнэ ходрох нийслэлийн секторын тамаа газрын санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга 3 номерын микрофоноос хариулъя. Дараа нь эрчим хүчний сайд хариулъя. Хот бүгдрийг нь хариулах юм уу? За тэгвэл хот бүгдрийг нь хариулах гэж саяны асуултуудыг хураагууртаа хамтдаа. За гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн засаг даргын тамган газрын санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Эрдэнэ ходрох байна. За сэлб дид төвийн багцыг бол бид нэр 4 багц болгон хуваасан байсан. За өнгөрсөн эхний 2 багц бол тендер нь гэрээ байгуулагдсан байгаа. 3 болон 4 дугаар багцыг бол бид нэр дахин хуваасан байгаа гэсэн үг. Тэгэхээр 3 дугаар багц маань бол 609 тэрбум төгрөг байсныг нь дотор нь 3 багц болгож хуваасан байгаа. Тэгэхээр бэлтгэл ажлыг хангаад одоо тендерийг нь бол зарлахаар явж байгаа гэсэн үг. 4 дугаар багцыг мөн адил 486 тэрбум төгрөгийг бол 2 багц болгон хуваасан байгаа. Тэгэхээр энэ ингэж хувааснаар бол дотоодын аж ахуйн нэгжүүд бол энд хамрагдах боломжтой гэсэн үг. За батарей хураагуурын төслийн хувьд бол энэ жил өнгөрсөн жил бол бид нэр бондын санхүүжилтийн их үүсвэрээр засгийн газрын 264 дугаар тогтоолын дагуу бол бид нэр 298 тэрбум төгрөг гаргаад бол бүрэн санхүүжуулаад төсөл маань бол ажилтанд орсон явж байгаа гэсэн. 50 мегаваттын төсөл. Хаана ямар хүчин чадалтай гэдэг шүү. 50 мегабайтын хүчин чадалтай багнуур батарей хураагуурын станцыг бол бид ашиглалтанд оруулсан байгаа.